Би нуулгүй хэлэхэд нам нэвэл уушиг нэг тий хүн бас нэгэн ч хүнд одоо өөрийгөө хүргэх гэж байгаагаас хойш би 2005 онд Шоронгоос гарч ирсэн. Тэгээ 2005 онд гарч ирчин гутаа би архиуж явж байгаа дэлгүүрээс нэг 3000-аас нэг гүртэх болгоо хийчихгүй. За тэгээд нэг нөхөртөө хоёулаа. Тэр маань аваад надад өгөхөр нь би ингэртээ хийж гараад тэгсэн тэнд байсан худалдагч надад авчихсан хүний гарааг намайг хардсан баг. Тэгээд цагдаа дээр баригдаж яваад очив. Яатал хэмжин цагдаа нар би нутагтаа амьдарч байгаа юм ш. Өө наад мо хоёрыг мөрдөн давж хийчих. Одоо Шорондны явуулнаа гэж. Урд нь 2500 цаасны хэрэгтэй 3 жил 6 сарын онцгой аваад авдранд татчихсан. Дараа нь 3000 тэгээ мөрдөнд орсон чинь 20 маань 3000 гэж байгаа. Тэгэхээр заад энэ 3111-ээр баригдаач юм эсвэл нэг жилийн ойр хавар нэстэй гэж. Шүүх хурал дээр яваад орсон чинь 2 ба түүнэртээс гэмтрийг бүлч. Он цавилтаа эрхтний гэмтрээр 2 удаа тогтоох зэтгэдийн ялыг онцгой дэглэмж идлүүлнэ гэж юм. 2002 оны 3 дөржийн хар хууль гэж байлээ. Жамбалгүй хин Бямбад дөрж, Шарав дөрж, Ням дөрж гэсэн аимшигтай хар хууль. Тэр хэрэгжижсэн шүүх хурал давсарлаад ороод ирсэн чинь 10 жил 1 сар 25 хоногийг онцгой дэглэмж гэж. Чанга биш, жир биш. Тэгээд авдрантын онцгойд яваад ирсэн чинь урд нь байсан чинь дарга нь намайг чи энд л нэг зэмчишин нөхөр яваад идэг. Чи нутагтаа хойшиг амьдэрдэг юм биш. 3000 цаасны хэрэг аргалаад орж үлдэж чадахгүй чи үлдсэн насаа шоронд хийх өгөхөр болцсон байх. За ордоо юм баатар. Цохоо би тэр хүнд гомдоод өнгөрсөн. Тэ? Яаж байгаа юм те та бүхэн нэг нь төвлөрч нэг нь 20 настай залуу зөвхөн баянгийн цэргээс та актив төгссөн, цагдаагийн актив төгссөн юм л хүн ирж ийш. Одоо та ганцхан надаас илүү хурандаа болчихсон гэж тэнийг ойлгох. Тэг гараад булганд очсон чи нөгөө хэрэг маань хэрэг биш болоод 3 жил 7 сар суугаад гэнт нэг өглөө Шоронгоос гарч байгаа. Яасан бэ? Хуучин хуулиар таны шинэ хуулиар таны хэрэг чинь зөрчлийн тухай хуулиар 20,000 цаасаар торгуулах ялтай болж байна. Тэгэхээр та буцааж хэрэглэхдээ ялтан шинэ эрүүгийн хуулийг ашигтайгаар хэрэглэдэг гэдээ гарсан. Би айж ирсэн. Шоронд үлхэн амьдарч болдог шүү дээ. Яг гэвэл орон бэлэн байна, хүнжил гудсан бэлэн байна, хоолн бэлэн байна, тогооч нь байна, эмч нь байна. Өө сайхан төрийн хамгаалтанд өглөө болгон эмчийн үлдэхт оруулаад нүцгэн чамайг хэн зодсон гэд ингээд байж идэг. Наранд амьдрна гэдэг нь капитализм өөрөө харгисны юм. Аймаг ш. Тэгээд гараад явж явах тарманд нэг зам явах л байсан. Өөр юу ч байх. Тэгээд хинтийн нутагтаа ирлээ, ахындаа ирлээ. Тэгээ ахындаа ирээд ах маань архины хамааралтай байсан. Тэгэл архиа уужвал үхий үжээт миний саяын хэлдгээр амьдралын аваргууд гэдэг төсөл хэрэгжээд тэгэл тэр төсөлд хамрагдаад эргээд уучих гээд байсан. Тэгээд байж итл тэр хүний үг санаанд ороод яагаад гэвэл тэр хорхийн дарга хэлж ирсэн үг санаанд ороод хоёрдугаар бавгийн лавг шоронгой надад зориулж тэр шүлэг бичсэн. Тим том хүн ийм лалар болсон намайг сайн яваач гэж гуйж хат би яагаад чаддгүй ингээд энэнгээр зоригжоод 3 дугаарт болохоор манай аав иш намайг хорих газар жилдээ намардаа л нэг ганц удаа эргэж очдөг байсан. Тэгээ шөнийн 2 цагт богооноос богоо зүү хараагаас богоо явгаа алхаад хорихын үүдэнд 10 сард хоёулаа юуны хорихын одоо конторын үүдэнд суугаагаар хоёулаа ханаад өглөө 8 цаг болтол сууж ханаад намараараа тэгээд өглөө 8 цагт уулзалтын бичиг аваад надтай ороод уулзаад маргааш өглөө 24 цаг хүүтэйгээ уулзчаад маргааш өглөө явдаг байсан. Тэг би тэгсэн байхгүй. Та хоёр ингэж шөнө ирж ингэж одоо өөртөө гадаад аарч урчээснаас өдрийн 15 цагийн богоно ирээд уулзчаад явхад болдгоо юм уу гэсэн. Гэхдээ миний өдөр чам дээр 3 цагт ирээд уулзахад маргааш өглөө чамайг хөөгд оруулчихдаг. Тэгэхээр би бит хоёр хүүтэйгээ 10 итгэн цаг л уулздаг. Шүн битээр хүрээд ирээд 2 цагт энэ гадаа сууж чанаад өглөө 8 цаг уулзахад хүүтэйгээ 24 цаг болоод хүүгээ харсан болоод хүүгээ сансан сэтгэл маань арай нэг гайг болоод явдаг юм гэж. Тэгэхээр тэгж хүнд хайрлагдаж явсан хүн өнөөдөр тэр хоёр хүн Тэнгэрийн орноос намайг харж байгаа шүү дээ тий. Шоронд ороход аав маань асуусан. Тэгээ бид нар төрийн ус байгууллага байгуулад ингээд одоо ард түмэндээ сайн үйл бүтээх гээд орох гэхээр нөгөө тангуудын хараад бидэнд тусаад болж өгөхгүй харна.
Чингис хотын тэр Чойн юмын тэр дурсгалтай шүлгээ бичсэн сааданд тэр төвлөмөг нэргүүгээ өөрөх мондог хүн л дээ. Одоо энэ насандаа би таяггүй амьдрна. Иргэдэгт очиод би хаяггүй амьдрна. Улсынхан улсыг би урсаж амьдрна. Уран дэшийнхөө шулуучиг би ургаж амьдрна. Савчигдж явсан энэ мод толгойд цагаан байтгаа ногоон өсрөхсөн яадаг юм бэ гэж өнгөрдөг хүн. Тэгээ энэ хүнийхээ хүсчийг биелүүлээд нэгдүгээрт, хоёрдугаарт Монголд хамгийн анх архины эсрэг хөшөө босгоё. Тэгээд тэр Сархтын ширээм баяртай гэдэг хөшөө босголоо. За тэгэхээр тэрнийхээ одоо баруун гар тал дээр бид нэр сая ярьсан гайхамшигтай хүмүүн Чойн юмынхаа 1979 оны 4 сард Бурхны орон руу явахдаа Дэмбэрлэг зураачийн дөөд очиж уулын амны эмнэлэг зайсанд нас барахтаа бичсэн хамгийн шүлжин гэдэг шүлгийг шивсэн. Хинти хан уулынхаа цэнгэл шартам хормойд хэрлэн их мөрнийхөө цэцгийн 3 сард эхний шүлэг бичсэн тэр өдрөөс хойш энэ миний биес 2 хүн багтсан юм. Жир амьдралаар амьдрах нүгэлт нэгэн Чойн юм би жинхэнэ шүлэгчийн тулдаг чанга замыг дагаж ядуу шүлэгчийн буйнаас яруу найрагч болох гэж ядрал зүтгэл хоёрыг нурундаа үүсч явлаа. Тэрхтээ тэргүй миний тэмүүсэн мөр маань үлдэн тэнгэр газрын завсар тэнсэн мөр маань үлдэн мөнгөн буурал ижим нонгон бүвөө үлдэн мөндөл сөвдлөх хөвтө охин дүү маань үлдэн бичгийн эрдэм байхгүй биеийн эрдэм баггүй Монгол үжиж замтай мартин ах маань үлдэн. Хүний орчлон өнөөдөр хүн нэгээр ад үзэгсэн ч хожим хүндгэлий чинь тэр ертөнцийн тэр хөшөөнийгээр нэмэгдэн 90 үеийн их тэнгүүтээ сусгүй дан хийсэн 90 Чойн юм ингээд таалал төгсөн ч дуусаж амьдрч чадаагүй дуучин Чойн юм энэ л норилсан юм а гэж дурсах өдөр та нарт ирнэ гэсэн. Хамгийн сүүл бичсэн тэр шүлгийг. Тэгээд зүүн гар тал дээр нь болохоор саяын түрүүний хэлдэг Сархтын ширээм баяртай гэдэг шүлэг. За ингээд дараа нь бид нэр анхны дуутай аймаг болсон. Филиппис би өөрөө үгийг бичээд урт насан гэдэг хөгжмийн зохиолчоор аян хэлгүүлээд хотоос Чимбаатар гэдэг соёл урлагийн сургууль төгсөж ирсэн залуугаар 4 сая төгрөгөөр клип босгосоо. За ингэж яг олон төм биднийг наашаа харж эхэлж байгаа. Ингээ хараад тэгээд өнөөдрийг хүртэл би түрүүнд хэллээ. 40 хэдэн хүнийг одоо архийг огт амсахгүй болгосон. Тэгээд одоо яах вэ гэсэн. За тэгсэн би нэг жилдээ нэг 9 сая төгрөгийн урамшуул авдаг байхгүй юу. За биш тэр чинь нөгөө хөдөө явах 18 сум 5 тосгонороо явахад тэгээд улиралдаа над нэг сая 500 мянган төгрөг авдаг юм. Тэгээ энэнгүүрээ би өөрийнхөө тэндээс дээрээс нь гам бям дарга надад бензин ташин ингээ хариуцуулаад өгөөд тэгээд би хөдөө сумаараа ингээ явдаг. Тэгээ ингэж явах энэ мөнгөө ингээ тооцоолоод архинаас нэг найз маань гарчихсан. Нэг мөр 4 хонтой гэрт байсан. Гэхдээ чамд энэ зам байшин барьж өгнө гэсэн. Тэгэл тэрэнд зориулаад нэг уртаараа 6, өргөнөөр уртаараа 7, өргөнөөр 6 метртэй тийм сайхан байшин байж өгöd өнгөрсөн намрын дунд сарын 17-нд оруулсан. Нэг 6 сая гаруй төгрөгийн бид нар блок хийдэг энд. Одоо ингээд блокны машинаас ойлгох гээд ингээ яатсан. Тэгээ өөртөө блок өнгө өгөөд ингээ найзтай байшин барьж өгсөн. Тэгээд дээрээс нь бид бас нэг хүүхдүүдийг оюун санаагаар имчилгээний тулд өнөөдөр чи хүүхдүүд бас баг хэлээ мартах гэдэг чинь нэг актер модон хэлнүүд орж ирээ те. Тэгэхээр бид нэр өнөөдөр яаж юм гэхээр эгийн хөшилгээд хүүхдийн одоо тийм Чойн юмын нэрмжт уран хөшилгээ наадам зохиодог. Богино өгүүлгийн наадам бас 2-3 жил зохиодог. Тэгээ бүх байгууллагуудаар явж архины эсрэг лекц уншдаг. Тэгээ одоо бид нар уул уурхаар ороод бичил уурхаа байгуулад мөр буйм гээд нэртэй тийм нөхөрлөл байгуулад албан ёсоор нь тамга тэмдэг авцсан. Энэ онд бид нэр архигүй энтийн хөтөлбөртэй хамтарч 25 хүнийг цогц имчилгээнд хамруулна, спираль тавиулна. Дээрээс нь оюун санааны сургалт, дээрээс нь хордлого тайлна. Нэг хүн 440 мянган төгрөгийн зардал гарна. Тэрийг архигүй энтийн хөтөлбөрөөс өгнө. Энэ 25 хүний нийт мөнгө нь болохоор 8 сая 750 мянган төгрөг болж байгаа. Энэ манай төрийн бас байгууллагын давсаар шууд эмнэлгийн давсаар ороод тэгэл ийм имчилгээ хий. Тэгэхээр одоо өнөөдөр энэ архи гэдэг асуудлыг бас дэлхийн хүн төрөлхтний шүдний өвчин болсон тийм. Өнөөдөр одоо дэлхий дээр ерөөсө гэмт хэргийн улмаас 450 мянган хүн амиа алддаг юм байна. Тэгэхээр 100 мянган хүн дотор 7 тэрбум төгөөхэд 100 мянган хүн дотор 7 хүн амнасаа гэмт хэргийн улмаас болж амнасаа алдчихжээ. Монголд гэмт хэргийн архины асуудалтай гэмт хэргийн улмаас болж 100 мянгад 28 хүн амнасаа алдчихжээ.
юу энэ эмгэн л болцсон байгаа шүү дээ. Өнөөдөр байна ингэж байгаа байхгүй юу? Архины асуудлыг би бол ягаад гэвэл би нөгөө төрийн бас байгууллага маань ийм Монгол хүний үнцэн тэдний язгуур ирэх аршиг хэл соёл их газар нутгаа хамгаалах ийм зориулттай төрийн бас байгууллага шүү дээ. Тэгэхээр одоо өнөөдөр чинь өдөрт 4 хүн архины асуудлаас болж Монгол улсын хэмжээнд хүч байгаа. Халахын голын дайнд тэр айхтар 5 сар үргэлжсэн 100-аад мянган хүн орсон. Тэр том зэвсэгт мөргөлдөөнд 900 монгол зэрэг амиа алдсан байдаг шүү дээ. 49 онд. Тэгвэл өнөөдөр архины асуудлаас болоод жилд 2000 хүн хүчиж байгаа. 500 хүн хордлогоор хүчиж байгаа. 25 хүүхэд архинд ордоод хүчиж шүү дээ жилд. Тэгээд ингээд тоогоо хийхээр чинь аваар маваар бүх сохтуугаар үйлдэгчийн хэрэгээ оруулахаар жилд 2000 хүн хүчиж байгаа. Хинтээ аймгийн Баянмөнх гэдэг сум байна. 1700 хүн амтай. Тэгвэл нэг сум тэр чигээр алга болчихж байгаа шүү дээ. Гэхдээ нэрээ ерөөсөө нэг сум тэр чигээр алга болчихж байгаа. Энийг л бид нэр энэ хүмүүст мэдрүүлэх гээд байгаа байхгүй. Тэр өвччээ, тэр нас барччээ гэдэг. Жилд улсын хэмжээнд 17 мянган хүн нас ордог юм байна. Статистикийн тоогоор. Тэрний 62% нь эрэгтэй хүн байгаа байхгүй. Тэгэхээр би Монголд 1,300,000 эрэгтэй хүн байдаг гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ эн чинь ингээд тэр одоо амь насаа алдж байгаа хүмүүсийн 62% нь эрэгтэй хүн болчиход байгаа. Ажил хайж байгаа хүмүүсийн 30% нь эрэгтэй хүн болчиход шүү дээ. Миний төрөний хэлдэг нөгөө эмээлдээр дэрвсэн тоорой банд байхгүй эхнэрээрээ тэжээл гэсэн дорой банд олширлоо гэдэг. Зарим нэг нь яаж ингээд цаашаа асуудал ярил их л бийл дээ. Энийг хүмүүст бид нэр ойлгуулах л ийм л зорилготой байхгүй. Тэгээд бид 12 хүний гэртээ болгосон. Зам замын дундаас гэртээ гэрэл зам сайхан гэдэг хүн шоронгоос гараад гэртээ ирж байгаа шүү дээ. Тэг гэр байхгүй хөөрхий гудамжинд ирээд одоо нэг хүний гэртээ болохгүй бас 20-ын дарга бид гэртээ яриад байж гин. Тэгээд нэг хэрв чиний хүч хүрх юм бол хүртүүл зохих хүмүүст нь сайныг өгөхөөс бүгд татгалзаа гэж. Ганцхан хүртүүл зохих хүнээ л олох хэрэгтэй. Тэрнээс үс дуртай нэг юм чамд гэр өглөөш өгөх юм бол тэр маргааш нь зарчаад нөгөөдөр машин цугаад өшөө тийшээ яваад. Хүртүүл зохих хүмүүст нь сайныг өгье гэж байгаа байхгүй юу? Тэгээ бид бол би хэллээ тий энэ өндөр хаан гэдэг энэ сайхан хойд хоол байна тий. Тэгээд энэ хэрлэн мөрний хөвөө тэг хэрлэнгийн цагаан иргэний сайхан дэнжтэй энэ дэлгэр жаргалантын хөндий гэдэг энэ гайхамшигтай хоттой бид л эзэн бол сумандаа сайхан амьдрий гэдэг шиг тий. Бид л өнөөдөр бусдыг араасаа одоо бусдыг урд нь орж замчлахгүй л одоо энэ залуучууд чинь өстой баар савар дүүрээд тэг өнөөдөр хэнтий чинь баар миний хэллээ шүү дээ. 97 аж ахуй нэг гэж өнөөдөр аригтал. Би мөрөн сум гэдэг эндээс ерөөсөө манай миний аавын нутаг эндээс 24 км мөрөн сум гэдэг 80 хатан олон дунд байдаг. Дайчин хөндлөн гэж сайхан сум бий. Олон дайчин хөндлөн гэж оршуу байсан. Тэгээ энэ сумд дагваад очиход төвдөө 80 өрхтөө 4 архины дэлгүүрт 20 өрхөд нэг архины дэлгүүр оногдож байгаа шүү дээ. Тэгээ энийг ингээд захираагаар явах гэхээр яах вэ? Аригч нэг аюулгүй хордон мөнгө угааж олддог. Уулд нэг шил архины 0.5 хүн хүний сайн сайхан зориулагдах юм шүү дээ. 20,000 цаасаар нэг болор аваад гарахад л тэр дэлгүүрийн худалдаг 4,000 эзэндээ 4,000 төгрөгийн хоргонд хийгээд олон болоод ирэхээр нэг ядарсан хүн тавиач май гэдэг хэвчээ. 30 жил ариг зарсан дэлгүүр байгаа. Үүдэрээ тэр арих аваад тэнд аригчин болоод гэр бүлээсээ салаад шорон оронгоор яваад юу ч гоо болоод ирээд ахаал тэлдэд дэлгүүрээс арих авахт нь юу цэвэрлэгчгээ цэвэрлийн мотор наадам аригчингаа зайлуулдаг хөөгöd гаргаж байгаа. Би тэгээ яриад байгаа байхгүй юу. Ямар нэгэн гадаадын улсууд Монгол оронд ирээд уурхай ажилуулад гарахтаа тэр газар дээр юм чишиг тариад нөхөн сэргийлт хийж гараа авчдаг үстэй тий. Тэгвэл энэ 30 жил арих зарсан улсууд тэр архийг уусаар агаад арих ууж байгаа хүнээс өшөөгөө авдаг юм чинь. Өстой нэг хогийн нохоо болчоод дэлгүүрийнх нь үдэн чичрээ зогсож байгаа шарын тайлах нь битгээл зодоо төөгөө явуулчих. Тэгээ би очиод хэлж байгаа. Та нар тийхгүй. Та нар өнөө одоо энэ хүнд 90,000 төгрөг өгөөд энийг эмнэлэг тавьтуулъя. Ийм та нар ийм болгосон шүү дээ. Та нар өнөөдөр төрөл засгийг авилгалдаж ахуулдаж ийж 9 аж ахуй нэг зарих сайхан шүү дээ. Архийг та нар юу болгосон? Зүгээр ердийн тийм ус шиг болгож. Хүүхдүүд л яагаад гэвэл тархинд нь шууд голом түүсээд миний аав арих ууж байгаа юм чинь би хизээ нэгэн цагт арих уугээд архийг ердийн юм шиг бодоод өсчдөг. Тэгэд арих уудаг хүний гэр бүлд өссөн эрэгтэй хүүхдийн 60%, эмэгтэй хүүхдийн 40% хизээ нэгэн өдөр архаг аригч юм болох бүрэн магадлалтай байдаг. Тэгээд бид одоо яадаг вөхөр тэр одоо энэ мөнгийг ингээ авдаг байхгүй зарим дэлгүүрүүдээс нь жил 120,000 төгрөг авдаг юм. Тэгээ одоо тэрнгээрээ бид хүүхдийн
архихгүй амьдралын баяр баясгалан гэсэн хүүхдийн зургийн уралдаан зарлчаад 3 сарын 15-наас 4 сарын 15-ны хооронд зарлчаад одоо хүүхдүүд нь зургаар зураад би сургуулийн зургуудын багш нарыг уулзтаа нэг хүүхдийг 100,000 төгрөгөөр шаардна нэгдүгээр байр. Тэгэхэд өнөөдөр Монголын одоо том тэр одоо хүүхдийн байгууллага зургийн уралдаан зарлаад төрүүлсэн хүүхд нэг зургийн хэрэгсэл зурх нэг ватамцаас нэг хэдэн харандаа өгдөг юм байна. Тэгвэл бид тэргүүн байранд нь 100,000, хоёрт нь 70,000, гурав дугаар байранд нь бид нэр 50,000, дөрөвдүгээр байранд орсон хүүхдэд нь бид зургийн хэрэгсэл өгнө. Тэгээд одоо ингээд ийм ажлыг хийгээд л зүтгэж явна. Тэгээ өшөө тэгээд бас цаашаа бодсон шансан юм байгаа. Нөгөө сайн хүмүүс бүтээг одоо сайхан шүү дээ бас ингээд итгэл бол сайхан чанар гэж тий. Тэр засаг бидэнд итгэж ийн бид итгэлийг алдахгүй. Ба тэгтээ бас бид нар эднэр сайн ойлгуулад за энэ архины дэлгүүрүүдээ ингээд нэг өнөөдөр хардаа нэг хүн 3 архины тусгай зөвшөөрөлтэй байж байгаа байхгүй. Нэг аж ахуй нэг гэж. 3 тусгай зөвшөөрөлт. Тэр хүмүүс хаана ажиллаж ийс дандаа төрийн байгууллагт том алба ашиж ийс улсууд. Тэгээ одоо зал хэрэгдээ тэд нар чинь өөрсдөө иргэдийн төлөөлөгч болчихгоотаа баар саваа дүүгийнхаа нэр дээр юм хамаатныхаа нэр дээр болгуулчихна гэж байгаа байхгүй. Тэгээ тэр хүнээс би ороод танай суманд иргэдийн хурлын дарга нь одоо байж шít. Тэгээд одоо сумын хэсэг дарга нь өөрөө баартай байж би ороод аль танай суманд архины хэсэг сургалж явуулъя гэхэд тэр хүн арагшаа гидийж. За энэ нөхөр чинь миний дэлгүүрээс аях авах орлогын маань хэдэн өдөр хаах гэдэг юм шүү. Би дадлан сумын сургалт хийчихэд гараад би Монгол хүний үндэс ингээд түүхээр сургалт хийчихэд гараад ирэхэд нэг залуу уйлж исэн байхгүй. Яасан гэсэн. Ахаа би ийм агуу хүний өрсөд юм биш. Дээдэн гутлын хоншороор дэлхийн бөмбөртгийг өсгөлж eerм талын хөлгөр эцсийн далайг зорьсон. Миний одоо мөх Монголын нүд чинь мэлмэрэн алтрах талын салин цагаан турхтан гэтэр Гомлеев гэдэг хүн хэлсэн юм биш. Гомлеев гэдэг хүн Монгол шууд 500 жилийн настай үлдсэн. 900 оноос хойш тоолоход өнөөдөр 1000 одоо бид 1000 гаруй жилийг илээчлээ. Яагаад гэвэл ямарваа нэгэн үндэстэн 1500 жил оршин тогтноод мөх аюул руугаа явцдаг. 4 хорыг хэрэгжилдэг болохоор үндэстэн мөхийн 4 шалгуур байдаг болохоор нэгдүгээр эв нэгдлэг болох, хоёрдугаарт хоронд домдох, гуравдугаарт биегээр өвчлөх, дөрөвдугаарт өөрийн өв туламжлал, өөрийн ёс заншлаа мартаж харийн нийцүүл дахин шүтэх. Ийм 4 зүйл рүү монголчууд орчоод бүр дагуулan биелүүлчихэж явж байгаа. Тэг ямар одоо ястай одоо мөх тал руугаа орж байгаа. Тэгээд та нар бодончоор мөнгөөс он цагаа тоолохоор та нар 1000 гаруй жилийн илээчээд байгаа шүү. Энийг сайн бодж яваарай гэж хэлсэн байна шүү. Гэтэл бид өнөөдөр хорийн дон гэдэг юм чинь айхтар 5 дон дагуулдаг байна. Хорийн дон чинь харын дон дагуулдаг. Өөрөөсөө зохиодог. Хорийн дон эмчилж болдог юм. Оюун санаагаар дээрээс нь эм тариагаар одоо спиралаар юугаар котоор эмчилж болдог юм. Харын донг бол өнөөдөр юу ч хэмжилж чадахгүй шүү дээ. Тийм биш үү тий? Одоо ингээл авгаагаа хардаад, хүнийг хардаад та эдийг жив бонож юулийн жибийг хаанаас идэр аваад өмчөө. Үнцлгүүгээр яагаад өрөнгөччихв гэвэл эн чинь харын дон гэдэг өвчин баггүй. За тэгээд хорийн донтой хүн чинь хормон донтой болдог. Хормон донг та нар мэдэх бах тий өнөөдөр энд бас тий. За дээрэс нь мөрөөдөл тоглоомын донтой болдог. Хоёрдугаарт атаархлын дон гэдэг аймаар дон байхгүй. Бас эмчилж болохгүй. Тэр тэгцэнгүү би тэгхтэй нэрээ тэр яста гэл ингээд эхэлдэг. Тэр ийм ингээд донгуудыг хүн тоглоулаад ирэхээр үндэстэн мөхдөг байхгүй. Шунал бол ойртох тусам улам цаашаа явдаг. Шунлын дон гэж байна. 5 дахь дон, 6 дахь дон. Миний сая төгрөгтэй болчихвол за одоо 2 саятай болчих. 2 саятай болчихвол 3 саятай болчих. Гисээр байгаад сүүлдээ тэр ангал руугаа өөрөө нэг бардам хүний өмнө байнга нөх явдаг болохоор тэр лугаа унаад тэгээд хүний амьдрал эхлэлдээ төгсгөлдөө байдаг. Нэг сайхан амьдрал эхлээд битээ суулаа шугаад хормоо хийж 10 жилийн дараа салчихсан 2 хүнийгээ үжи ядсан усул явж идэв. Тэгвэл хүний амьдрал төгсгөлдөө шүү дээ. Тэгээ төгсгөлдөө сайхан хийчихвэл хүн явсны удам судраа үлдээгээд тэгээд явсны гавья тэр бүтдэг л байхгүй. Тэгээд тэр залуу юу гэж хэлсэн гэхээр би архинаас гарлаа гэж гарсан. Одоо арх уух 5 жил болж байна. Сэргийн ангийн одоо ахлагч. Тэгээд нэг арх уудагч нь 90 арх уухад айл тал шатдаг. Эмтэйгээ хоёулаа арх уух юм бол айл бүтэн шатдаг байхгүй юу. Тэгээ ингийн ийм одоо сургалтуудыг хийгээл нутаг орондоо бас нэг өөрийнхөө эрх дураар сайхан амьсгалаад нэг цэнгэрлэн харагдах ням дөржийн нутаг сул гөрөөс шиг хөлөөн жигээл хавтж юм да. Өшөө цаашаа их юм хийнэ. Тэгэхээр зөвл амьдраа дуусчих. Зөв сэтгэлтэй их орондоо хинч байсан гологдохгүй гэдэг. Энэ 3 юмыг сэтгэлдээ хоримтлуулаад тэрнээс намайг хэн зархинаас гар
одоо түүнэр нь туслаа намайг гэж одоо ихч мэгчдэр очихооч байчихсан. Тэгээд ах маань ирч юм болж. Тэгэл ерөөсөө намайг чи тэгэрэй гэж ингээрэй гэж туссан хүн байхгүй. Тэгж явж байгаа л тэгээд архинаас гарсан да. Энэ гурван юм л намайг архинаас гаргахад минь маш их надад тус болсон. Тэгээ би бол унах ирэхгүй ямар ч биш ийм олон хүнийг араасаа дагуулчаад явж иж би алтарч унаад архиугаа гудамжинд явж ивэл яах вэ? Нөгөө уулц намайг дагаад навсуунаас тий. Тэгэхээр би бол одоо ёстой алдах ирэхгүй гэдэг шиг ямар ч байсан 60 нас хүртэл хожим хүмүүс намайг сайнаар дурс хэн нэгэн дурсан шүү. Би өөрөө сүлэг бичдэг. Ихээ холоос эрлэн уусгыг харах гэж ижидэн биед нь өрзөөлөн хүмүүстэй ойр байх гэж өндөр хаандаан биед нь алтан жуудан заларч ирэхгүй анхны бороогүй дагуулад ирнэ гэж ингэж эргэж ирэх хүн холд үр додсон аавыгаа дурсаад ижидэн өсвөх гэж дэргэд морд үүсэ шууд нисэж дээлтэн охид хажуугаар гонхож дэлхийд амиж байгаа улам илүү мэдэрч дэнгийн хөхрөлт биш үлгэн бичих гэж ирнэ гэж би тэгэж явсан юм. Тэгээд би өнөөдөр ирсэн шиг ирэх ёстой юм. Би хаврын бороог дагуулаад ирсэн. Тэгэл би ингэж явж байгаад өгцөн бол яах вэ? Гал нь надаар хүмүүс хожим. Тэр нэг хүн юу ч хүн ойлгоос эхлээд орон шоронгоор 20 гаруй жил явчаад ирээд тэгээд хүмүүс ийм газар ийм төрөмс байгуулад ийм олон хүнд бас дэм болоод тэр зарим нэг нь эргээд энэ чи өвчин шүү дээ. Энэ чи оюун санааны аим. Тэгээ ингэсэн хүн яагаад болдгоо ингээд. Тэгээ ийм л зорилго өрөөсөн. Тэрнээс бас би энэ улсуудаар далимд болоод энэ улсуудын зовлонгоор дөрөөлөд надад баян болчих хэдэн цаастай болчих. Хэрвээ тийм бодох байсан би энэс илүү том 2 3 давхар байсан бариад машин тэр гаднаа тавьчаад байж явах тийм хэмжээний мөнгө надад орж ирж байна. Зэрийг би хүмүүст л зориулсан. Одоо миний дансанд нэг 30 хэдэн мянган төгрөг л байна. Гэхдээ болно. Яагаад гэвэл сайхан юм хийж байгаа. Өөрийгөө хайрлах хамгийн сайн арга л бусдад туслах байхгүй юу? Тий. Хүчирхийлэл сул дараа шин хэн нэгнийг дарамтлаад хэн нэгнийг ингээд яваад байна гэдэг бол сул дараа хүн л тэгдэг гэдгийг ойлгочихсон болохоор алдаагаа ингэж л ухаарсан хүн дээ. За юм байна. Ийхээс долуулаа. Тий. Одоо долуулаа байдгийг. Тий одоо хамгийн бага нь 45 хүрчлээ дээ. Тэгээд яг хөө манайхан бас оюуны потенциал гайгүйтэй болсоод тий бас тэгээд ихээс долуулаа яг л энэ хойд энэ хөглөр уулын хормоогоор үеийн үе дамжин нутгалж ирсэн харуул авахтай доромтын баян дум сомонд очиж хилээ мандаг байсан. Нэг боржигнуудаар хил мануулдаг байсан шүү дээ тий. Тэгээд яг ургийн бичгээ гайгүй хөтлсөн. Би өөрөө ганц хүүтэй. Тэгээ авгаа маань салхтай хүн дөрөвүүлчихсэн. Тий тэгээд яг би ганц хүүтэй юм а бэлгүүн зээл гэдэг юм а гэд. Тэгээд нэг юм шүлэг маясаар явж идэг тий. Хүн маань одоо 20 хэдтэй жоохон чихний төлөвлөлттэй групптэй тий зөвхт хөөхөд байдаг. Аягтар суудгүй. Тэгээд бас айл төдий байдагч би бас миний үүслээ мартуулахгүй тулд бас над дээр ирж очдөг, би очдөг. Тэгээд энэ Хэнтэй аймгийн Баян Адраг сумынх манай ээж одоо энэ Хаттын нутаг гэдэг Баян Адрагийн оржигон хүн байсан. Хүний ганцхан. Тэгээд манай эмээ бол том бөө байсан, удган байсан хүн. Аавын талд бол том ламнар байж байгаа. Тийм өндөр хааны хойд дээр ном тойны хийт гэж биш. Энд байж байгаа тэгээд 37 он хяар болсон, дууссан. Хэлмэгдэл. Тэгээ би өөрөө 80 онд 16 настай насан туршаагүй хүүхэд архаг арчдыг залхаан зэрлүүлдэг Бүрэн хаан гэдэг тамийн тогоонд очиж орсон. Тэгээ энд очиж ороод гарч ирээд би явж хат миний багш одоо Орел академийн одоо хүн судлалаар хөнөө хичээл зааж байгаа Монгол улсын соёлын гавьч Ломбын Ямаа гэж хүн байгаа. Тэгэхээр энэ хүн надад зориулж ахын тэнгэрээс унсан амьтаа солир минь Дойлон Маршлингийн хязгааргүй дутуу шатад газар унсан дуу минь эргчлөг торны цаан дууж илгэн эмтэд тэнгэрээс аврал горьцсон игэлхэн заяа минь саазын тогтоол уншаад чих зогсоод өөрийгөө мартсан хүн чулуу минь цаан чин эргэлт ирлээ цаг угсааны үргэлжил хүүчин ирлээ гисгээд хэмээх төрийн найруулсан хоронд гэмттлэн хорцсон гимзэмгүй эрүүл өвчтөн минь өлсөд сангах хүлээх горвор цус нэрж зовлонгийн далайг цалгуулад өөрийн түндэн живэд гараан сарвалзуулан одоо хөөрхий минь ахын тэнгэрээс унсан амьтаа солир минь гэд энэ хүн надад өрөг ийм шүлэг бичээд номонд одоо оруулаа сонин сэтгүүлээр тавиад тэг энэ юмнууд нэг үг их хүчтэй байдаг. Яагаад гэвэл сэтгэл байдаг болохоор үг их хүчтэй байдаг. Тэг одоо байж байгаа л да энд би сургалт хийхдээ нэг Монголын уус тавчаанд хагасгүй сайн ажилда хэлсгүй мохоо хэлзээч үтэй хэлээрэй гэж. Яагаад гэвэл архиуд хүн хамгийн түрүүнд хамгийн хайртай хүмүүсээ гомдоодог байхгүй. Тэдний юугаар гомдоод вөхөр үгээр гомдоодог байхгүй.
тэг ийм үг хэлж болохгүй шүү гэд би бас сургалт хийгээл явдаг. Би одоо нөгөө хэний ойрдвол ном уншааг байгаа. Тэг ер нь бол түүх их судалдаг. Яг бол сүүлийн үед би айхтар дэлхийн том түүх гэдэг байхгүй. Энэ дэлгэр жаргалантын хөндийгээд энэ миний нэртэй ийшээ одоо энэ газар усныхаа түүх мөхийг судлаад энэ артид гэдэг хүнээр нэг армаан бичих, түүхэн армаан бичиж байгаа. Тэгээ судалгаа их хэрэгтэй. Тэгээ энэ л миний одоо хүн явсны минь хэрэг бүтэн. Мэдхгүй энийг би бичээгүй цаанаасаа бас нэг энэ уулын эзэн савдгийн захиалгаар бичиж байгаа ч юм уу гэж боддог. Заримдаа сэтгэл шимшир суудаг. Өндөр хаан уулын чоныг хизээч үргээдгүй байсан. Одоо энэ жиптэй Агасын дараагнаар тэрэгнэр өнөөдөр мөнгөтэй хүн лан хийж штэ. Баян хүн л өнөөдөр 10 саяын буугаар миний уулын чоныг буудаж алж штэ тий. Тэгэхээр энэ дээр харамсдаг, энэ дээр тэмцэнэ гэж боддог. Тэгээ олон юм би тэгээ яг хуу нас хүрвэл, этгэл хүрвэл энэ ууландаа шингэн мэдээж би та нар түрүүнд одоо өндөр хаан уулынхаа тухай ярьлаа тий. Аавынхаа гихэн дурсгал зориулж Монгол улсын ардын жүжигчин анхны Чингис хаан тоглосон одоо Агван цэрэнгийн ихтэй онгор аян хийлэгч одоо сая төгрөгөөр дуугаа авах гээд байж байгаа. Нэг сайхан дуу зориулаад Филиппин гэж бодож байгаа. Сайхан ерөөлөд ярьцгааж байгаа яа. Ерөөлөө. За тэгвэл ингээ би яг бас юу яадаг. Шүлэг өшдөг хэд хэдэн номтой гэж ярьлаа тий. Ийж бас болор том төртөл орж явсан хүн шүү дээ. Тэгээд би энэ нутаг орныхоо тухай л би одоо бас нэг хүмүүст түүхэн бас нэг түүхийг үннээр нь үлдээчих гээд байгаа. Тэг хамгийн түрүүнд яадаг вэхээр энэ нутгаас энэ хан хэнти гэж энэ гайхамшигтай хан хэнти уулын аймгийн Чичэн хааны голомт нутгаас тий ямар гайхамшигтай хүмүүс төрснийг хүмүүст би хэлж өгдөг байхгүй. Тэрийг би шүлгээр хэлдэг. Хан хэнти юм гэж. Ямар агуу хүмүүс миний нутагт төрдөг юм бэ? Яруу алдарс нууц тавчааг үтээсэн газар шороо минь Баавар имэл дээр Батэрдэн наврах шиг ханхааж шилийн сан жаргал сайхан шиг дуулдаг шижгэнсэн ирчүүдийг минь хан хэнтэй гэдэг юм аа. Даалууны мөрийг ихнэрэн өгөөд явуулчаар давилуухан итгээд шарлахуу замтай ч нутгийнхаа бүхийг наадам төрүүлэхэд нь нулимсаан туслуу суудаг уйхан ирчүүдийг минь хан хэнтэй гэдэг юм аа. Наран дагаж ханхайдаг өндөр хаан уул минь хан хэнтэй наадам болгон цолдуулдаг морд минь хан хэнтэй цагаан тэмээ тавгийн чойнм хан хэнтэй цагийг зэсэн их дууч пөрүүдэрж хан хэнтэй хаан Чингис дэлүүн болдогт минь төрсөн юм аа. Хатан хэрлэнгэн салгуулж лусын шаруу ингэсэн юм аа. Хамаг Монголыг шуугуулж сүрэн хорын хээр хурдалсан юм аа. Халуун зүрхийг минь уяаж нямбугийн нямдар сүлгэлсэн юм аа. Утга зохиолын гайхамшиг Эрдэнэ Баавай хан хэнтэй унаа холтой домогт аврах Самдан хан хэнтэй уран уншилрын хатан хаан Жагдаг хан хэнтэй урагчийн далай нэвтрүүлгийн Цэдэн дамба хан хэнтэй Цэргийн Гарамгай Баатар Гонгор хан хэнтэй Цэл залуу насны хаан гал дэлгэр бадарсан Цэдэнжив хаамын хан хэнтэй дэлхийг тойрсон 5 хуруу багийн ахлагч Жаргал сайхан хан хэнтэй дэндүү тасархай боловалчин Дэмбэр сайхан хан хэнтэй гигэн алцад одогсон гэж уулаг алдсан гайхамшигтай илгүү шаруу хан хэнтэй алдар тархан тожлын урсан имэйл дээр 15-ны сарын шиг гэрэлтэж айлын сайхан бэрийг ингэс улшиг дуулдаг ааш ялдамхан хүүхнүүдийг минь хан хэнтэй гэдэг юм аа. Хөл өмгийн дэлхийн авраг шалгууруулах тэмцээний салхийг хагалж хүн төрлөختөн алмайруулж борборын бэлз ухааг дуусан хонгор зул хан хэнтэй 8 дугаар бүгд жавтан дам потогтын дондог хатан дондог дулам гинэмпэл хан хэнтэй навтгарж яхан сэмжүүхэ балжимаахан хан хэнтэй анхны эмэгтэй сайд фонцог эмэ долгормоо хан хэнтэй ажилсаг шааваа цэвэлмаа дөрж ханд аюус хан хэнтэй ахтай минь баган гэдвэхин ардын дууга цангинуулж явсан нансалмаа хан хэнтэй бөмбөрцгийн хүчтэн гэдэг 19 насндаа бүх дэлхийд даяар цуурай дуусан цэрэн чимэд хан хэнтэй цээл яруухан хоолойтой Эрдэнэ нот хан хэнтэй Сэдэн дөржин төвчин дуусан амангийн минь шугуй хан хэнтэй хэрлэнгийн хөлөө ард аврах тосгон минь хан хэнтэй хар зүрхний хөхнөр балжийн минь гол хан хэнтэй цаг үргэлж газар шорооны хон төлөө уулаг алдсан цал буурал үстэй Батүл хан хэнтэй лууны мандаа малчин алтан мажиг хан хэнтэй цусргүй үнийн шүлэгтэй болор цомын эзэн галсан сүх хан хэнтэй сагдан хоригдож хилсээр зовж авсан цагаан шонхорын инх тайван хан хэнтэй савчилдах дайсны өдөөс гарах олон шихуу тололдоод цас талтай цээжрэн хааж унсан дамб хан хэнтэй бомон ардаа цэнгүүсэн замдан хөрөнгө сойсон өвгөн ноён хан хэнтэй уулын шигшгийн гавья тасгалж уулагч
Үлжий баяр хаан хэнти хүмүүний зүрхэнд Монгол бүхэн гайхамшигыг мэдрүүлж 22 наснда илүүрхэж төрүүлсэн оюун болд хаан хэнти олимпийн мөнгөн медалаар ингрэм медалж одтой насаа түүхэнд мөнхөрсөн Дандан хаан хэнти Монголын кино урлагийн дэлгэцний Чингисийн дэрийг анхаарсан морин хоорын тэргүүн шагналт Инхтэйвэн хаан хэнти ганц уданд нэг сугалын гардыг мандаж авсан гайхалтай хөдөлмөр Дандан барьжаа хаан хэнти найргийн гигэн тэнгэр Нямаа нэргүү Доён гамба хаан хэнти намдгийн дуучин хүү солгойдын хоёуг хаан хэнти нудраг шангатайгаа Батчаргалын орд хүүшиг харуулдаг нухлагч хоригдсонч байж л байдаг миний мосой нөхөдмөн хаан хэнти дэлхийн шинжлэх ухаан цөвийн бичгийн шинэ үдэгдэл нээж Дубна хотын тэнгэрт Монголын далбаг намруулсан доктор Сүлтэм хаан хэнти ардын намын анхны долоо Босол Догсом хаан хэнти аврал төрийн ерөнхий сайд Тэрэн дорж Бямсрын хаан хэнти адаг хонгор бэлгүүн займын хаан хэнти Арарам мот биндрия Борет соммын хаан хэнти хүн ухаан боддог төгс эзэмсэн Гандангийн тэргүүн хам гомбожуу хаан хэнти хүлэгч ворчин төрж өссөн нутаг хөдөн татсан Батнар хаан хэнти аав ээж ах эгч дүү нараа минь бүгдээрэн хаан хэнти асрал тайрхан бурхан галдун уул минь хаан хэнти Чингис хотын тулгын чулуу хэрлэнгийн цагаан эрэгт тавихыг анх зарилгдсан чин шудраг үжил бодолтой 17 дугаар хэчин хан Арцэд хаан хэнти их хаадын үлгийн нутаг Дэлгэр хаан хэнти илүүчгүй дутуучгүй өөрөө би хаан хэнти гэж. За баярлалаа.